Ингээд та бүхэн манай тавтай морил. Хонгор минь өнсөж яг одоо өнсөж нүдэ би золонганы Ашгорхан тиврээд ахяатыг өнсөж амьдрахяг юм амтлан бартимон Наадмын хуушуурын гурилаа зурх гэж байна. За надад юу хэрэгтэй гэвэл гурил, өндөг, сүү, ус хоёр холно. Тэгээ гуриландаа давс хийн. Хэрвээ гурилаа гоё амттай байлгах гэвэл ямар нэг юм амтлагч хийж болдог. Тэгвэл гурил маш гоё амттай болдог. Одоо энэ гурилаа илдэхгүй ингээ хараа ингээ зөвхөн зах дээр нь ингэж дараад ингээ зах дээр нь. За би болохоор бүр ингээд гамбасан дээрээ давчаад ингээд арчдаг. За ингээд дараад. За ингэж дараад. Энэ дээр жоохон нэмж. За ингэж дараад. За одоо энэ гурилан дээрээ маха хийнэ. Маха хитрхи их хийж болохгүй. Хитрхи их хийвэл ингээд илтгэхэд булцааж гараад идэг. За ингээд маха хийгээд. За чимхтэй зүгээр хонин бууд шиг чимхнэ. Энэ хараа ингээд сайн чимхэд. За одоо энэ үзүүр нь хараа ингээд үлдчихэж байгаа. Энийгээ ингээд нөгөө тийшнэ. Энэ нөгөө чимхэлгэн дээрээ буцаагаад нөгөө тийшнэ. Ингээд чимхчихнэ. За одоо дахиад харуулъя. Ингээд гурилан дээрээ маха хийлээ. Жохон эрхэн уруугаараа жохон чашаа түлхээд өв. Маха. Чимхэхэд илүү амар болчдөг. За ингээд амархан энэ хараа. Ингээл хонин бууд чимхлээ. За энэ үзүүрийгээ энд нь зай үлдэж болохгүй шүү. За үзүүрийгээ буцаагаад энэ чимхэлтэн дээрээ чимхэд. Энэ хараа. Ингээд. За ингээд чимгсэн буузуудаа энэ талд ингээд өөр бас гамбанцыг тос түрхэж агаад за ингээд тавьчихна. Ингээд дээрэс нь болохоор ингээд галгаар урт тослоо тавьсан байгаа. Ингээд агаар орвол эдгээр маань ингээд хатаад илтгэд хагараад байдаг. Тийм болохоор эхлээд ингээд бүх хуушууруудаа чимхэд бэлтчихин. Дараа нь илдээд шарахад маш амархан байдаг. In clear wrap
За дээр нь тосоо шүршээ. Ингээд дээрээс нь сайн тосоо тараагаад хойшоо шарахтаа ийм frying oil ашигладаг. Ийм том савлгаатай байдаг. Cash and carry эсвэл ресторан депот байгаа. Урмлын тосоосоо тавиад за энийг гараараа сайхан ингээд тараагаад тэгээ хажуугаар нь гараа сайхан тослоод авна. За ингээд хоёр гараа сайхан тосолж аваад за одоо хуушураа энд бэлдсэн байгаа энэ хуушураасаа аваад за маш ингээд зөөлхнөр жиг тарааж өгнө. Ингээд хоёр талаас нь хойноос нь урдаас нь за ерөнхийдөө ингээд жиг тарааж өгөөд за дахиад нэг авч. Ингээ хоорондоо бас наалтчдаг байгаа тийм учраас гээд хитрхи бас битэрхи ойрхон ойрхон тавиараа за. За ингээд зөөлхөн ихлэ тараа дээрээс нь дарна шүү. Маш зөөлхөн дараад за ингээ сайхан жиг тараагаад ирэхээр нь хойш нь харуулад за ингээд сайхан нараа хуруунуудаа ингээ салгаад хуушураа том болгоно. Махаа жиг таран гэсэн үг. За дахиад нэг авъя. За. Ингээ зөөлх ихлээр дараад жигтгэн тараа. За ингээд хойш нь харуулаад за ингээ хараа. Хуруунуудаа ингээ салгаад за одоо ингээ бүгдээр илднэ. За ингээ сайхан ингээд энэ маань ингээд ерөнхийдөө мах маань жиг тараа том болоод ирлээ те. Тэгэхээр одоо бүгдээр илднэ. Тосолчин. За илдэхэд бас урлаг байгаа. Ингээ зөөлхөн дарна. Хүчтэй дарж болохгүй. Зөөлхөн дараад махаа жиг тараагаад гурилаа бас ингээ жигт сайхан. За ингээ хараа. Ингээд айгүй амархан. Ингээд том болоод ирэхээр ихний удаа наадмын хуушур хийж байгаа бол жоохон хэцүүхэн ингээд мах маань бүлтэрч ингээд гарчих гад ээж магадгүй ингээд яваандаа хийгээд ахаар сурчдаг. За ингээд хараа хойдол уртал маань ингээд жигд сайхан болцсон байна. Тос халсан үгийг маш амархан шалгадаг. Ийм модон савхны үзүүр ч юм уу хоол утгадаг миний үзүүрээ хийгээд шалгачдаг. За энэ ингээд тос маань халдсан байна. Буцалж байгаа харагдаж байна. Тос маань хангалттай халсан байна. Буцалж ин те харж байна уу? За энүүний тос халсан үгийг шалгая. За тос маань халжээ. Ингээд доороосоо буцалж байгаа биз. За дахиад нэг газар тавиад үзье. За тос маань халжээ. Буцалж ин. Чимгсэн гурилаа. Дээр нь жиг тараа. Гараараа зөөлхөн дарж өгнө. За ингээд зөөлхөн дарж өгөөд эргүүлээд ингээ хуруунуудаа хараа ингээ жоохон салгаад ингээд тэгээд жигтгэн сайхан тарааж өгнө. Тос ихтэй болохоор ингээ сайхаараа ингээ жигтгэн тарааж өгөөд за ингээ тараасныгаа элдвэрээ тосолсон байгаа шүү дээ. Тэгэхээр элдвэрээрээ зөөлхөн дарж өгнө шүү. За хүчтэй дарахгүйгээр за ингээд маш амархан. За ингээд хуушураа эргүүлэхдээ бас болгоомж дараа нэг гараа тавьж агаад за ингээд нөгөө тийш нь харуулад за нөгөө талаасаа бас илдэж өгнө. Ингээд болоо. Ийм амархан манайхаа. Гамбанзан дээр илдсэн байгаа хуушураа авахтаа бас манайхаа урлагтаа авнаа. За ингээд нэг гараараа аваад ингээд нөгөө гарн дээрээ тогчно. Ингээд миний хуушурыг том болдог болохоор ингээд тохоод аваа явчихдаг.
Хуушур маань ингээд дээшээ хөөгөөд ирж байгаа. За харуулъя. Ингээд дээшээ хөөгөөд ирээд хуушур маань болцсон гэсэн үг. За энийг ингээд аваад тэгээд дотоодгийн махан болцсон гэсэн үг байхгүй. Одоо ерөөсөө ингээд баг хуушураа гаргахад болно. Баах нь нэг тал нь илүү удаан шарагдаад нөгөө талын амгалан шарагддаг.